Сайн байцгаана уу? 2018 онд Экосумыг үүсгэн байгуулахдаа бид хамгийн анхны хандив аянаа өрнүүлж байсан. Олон хүн биднийг дэмжиж бид цугларсан 7000 еврогоор анхны ажлуудаа эхлүүлж байлаа. Удалгүй бид олон улсын томоохон хандивлагч байгууллагуудын санхүүжилтийг татаж чадсан бөгөөд эдгээр санхүүжилтүүд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ажлаа урагшлуулахад санхүүгийн тогтвортой байдлаар биднийг хангаж байна. Харин бидэнд та бүхний дэмжлэг дахин хэрэгтэй боллоо. Нэгдүгээр томоохон санхүүжилтүүд маань дуусах төхөж байгаа тул бид Экосумын ирээдүйг эртнээс төлөвлөх шаардлагатай. Хоёрдугаарт Экосум өөрийн богинохон түүхэндээ маш чухал эргэлтийн цэгт ирээд байгаа учраас цааш урагшлахад та бүхний дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Бид анхнаасаа ажлууд маань одоо бидний ажиллаж амьдарч буй төслүүдээ эхлүүлсэн хишиг өндөр сумаар хязгаарлагдахгүй, урт хугацаанд энд гарсан үр дүнг улс даяар түгээн дэлгэрүүлж бусад сумдад жишээ болох зорилготой байсан. Сүүлийн 4 жилд ямар ажлууд хийж, ямар ололт амжилттай ажилласан талаараа би энд дэлгэрүүлж ярихгүй. Хийсэн ажлуудаа өмнөх бичлэгүүдээрээ бас өөрийн веб хуудсандаа бид маш тодорхой цаг тухайд нь мэдээлсээр ирсэн. Өнгөрсөн жилүүдэд Монгол орны өнцөг болон бүрээс бидэнтэй холбогдож, бидний эхлүүлсэн ажлыг сумандаа хийх хүслээ хүмүүс байнга илэрхийлсээр байгаа. Идэвхтэй эргээд орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд бидний зөвлөгөө, дэмжлэгийг хүсэж байна. Гэвч тэдэнд бүгдд нь хүрч туслах нөөц бидэнд үнэхээр алга байна. Эдгээр сумдад туслахын тулд бид багаад хэлэх зайлшгүй шаардлагатай. Гэвч аслагдсан бүсүүдэд хүрч ажиллахад шаардлагатай ажлын байрыг санхүүжүүлэх нөөц одоогийн санхүүжүүлэлтэд маань тусгагдаагүй учраас бид та бүхнээсээ дэмжлэг хүсэж байгаа юм. Мөн Экосум Улаанбаатар хотод цаг алдалгүй нэг ажилтнтай болохоор зорж байна. Сүүлийн бичлэгүүдийг маань үзсэн бол бидний хог хаягдлын дийлэнхийг үүсгэдэг томоохон компаниуд бохирдол үүсгэдэг үйл ажиллагаа арга барилаа өөрчилж хог хаягдлын хямралыг шийдвэрлэхэд шууд бодит оролцоотой байх системийн өөрчлөлтийн төлөө Экосум тэмцэж байгааг та ойлгосон байх. Энэ бол бидний өнөө хүртэл хийсэн ажлуудаас төрсэн тэмцэл. Иймээс Экосумыг Улаанбаатар төлөөлж эдгээр компаниудтай, шийдвэр гаргагчтай болон бусад боломжит хамтрагчтай бидний өдөр тутмын үйл ажиллагааг холбох хүн зайлшгүй шаардлагатай байгаа юм. Цаашлаад нийгэм эдийн засаг, байгаль орчны шударга ёсны төлөө тэр дундаа хог хаягдлын асуудал төвлөрч ажиллахад хараат бус байдал юу юунаас илүү чухал. Байр сууриа зоригтой илэрхийлж, хадгалж, үйл ажиллагаагаа ямар нэг хяналт хязгаарлалтгүй явуулахад бие даасан байдал заашгүй шаардлагатай. Үүний тулд мэдээж бидэнд хараат бус санхүүгийн их үүсвэр буюу таны хандив хэрэгтэй байгаа юм. Хэрэв та биднийг дэмждэг бол бас яг одоо боломжтой бол бидэнд туслаарай. Экосумд хандив өгөөрэй. Дараагийн шатанд хүргэх нэг удаагийн хандив эсвэл Экосумын тогтвортой ирээдүйг төлөвлөхөд шаардлагатай тогтмол хандив бол бүрч сайн. Биднийг дэмжинэ гэдэгт бид итгэлтэй байна. Та бүхэндээ маш их баярлалаа.